өнгөрсөн онд багтаан ашиглалтанд оруулна гэж мэдээлж байсан. За гэтэл улсын комисс хүлээж авсан хэрнээ одоо хүртэл ашиглалтанд ороогүй байна. Тэрс нь шинжлэгдээд байгаа юм шүү. Тэгээ энийг аваад хүмүүнээ тавьж чадахгүй шүү. Нэгдүгээр төвөмлийн гадна улсын төсвийн 650 гаруй сая төгрөгөөр иргэдэг зогсоол бариад ашиглалтанд оруулахыг буулгасан гашуун туршлага бий. За тэгвэл 2023 онд нийслэлийн засаг даргын захирамжаар за яг энэхүү миний ард харагдаж байгаа талбайд хувийн хвшлийн барьж байсан барилгыг нураагаад улсын нэгдүгээр төв эмнэлэгт харьяалагдах автозогсоолыг барьсан юм а. За яг миний ард харагдаж байгаа энэхүү автозогсоол нь нийт 5 давхар 132 автомашины багтаамжтай дулаан зогсоол. За өнгөрсөн онд багтаан ашиглалтанд оруулна гэж мэдээлж байсан. За гэтэл улсын комисс хүлээж авсан хэрнээ одоо хүртэл ашиглалтанд ороогүй байна. 2024 оны 9-р сард барилгын ажил нь эхэлсэн энэ барилгын гүйцэтгэгчээр Magnus Centurion Construction ажилласан бөгөөд 2025 оны 12-р сард ашиглалтанд орох байсан. Одоогийн байдлаар дулаалга, дотор тогтчил зэрэг бүх ажил нь дуусч улсын комисс хүлээн авсан боловч ашиглалтанд оруулаагүй байна. За улсын нэгдүгээр төв эмнэлгээр өдөрт ойролцоогоор 2500-аас 3000 хүн амбулатороор тогтмол үйлчлүүлдэг. За гэтэл гаднаа автозогсоолын хүрэлцээ тун муу байгаа энэ үед автозогсоолыг ашиглалтанд оруулахгүй байгаа талаар бид гүйцэтгэгч компаниас тодруулахад за нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд солигдсон учраас ашиглалтанд орохгүй байгаа. За биднээс шалтгааллах бүх ажлаа хийж дуусгасан гэсэн тайлбар өгсөн юм а. Жишэрлэн аваад үйл ажиллагаа явуулалт байгаа. 12 сар түлээг тавьсан биш байгаа шийдэхгүй юм бол мэдгүй тийм шаардсан шүү. Манай зүгээс бол болцсон шүү дээ. Танай зүгээс нийтнээс нь шинжлэгдээд байгаа юм шүү. Тэгээ энийг аваад хүмүүнээ тавьж чадахгүй шүү дээ. Энэс манайхан энийг үлдээхэд өгсөн шүү дээ. Эднийх бол тэгэхээр одоо энийхээ авахгүй биднээс ингээд хараад байгаа. Түрүү эднээсээ нэг хүмүүс ажиллах хүмүүс тавьтлаа биднээс хараад байж байгаа ч юм. Тэгвэл саяхан буюу 1-р сарын 30-нд улсын 1-р төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж уг эмнэлгийн захирлын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Бямбас сүрэнгэ тузын шийдвэрээр бүрэгт ажилласан чөлөөлж лаажийг улсын 1-р төв эмнэлгийн ерөнхий захирлаар томилсон. Тэгвэл энэ халаа сэлгээтэй холбоотойгоор автозогсоолын барилгыг хүлээж авахгүй байгааг мэдээллийг өгч байгаа юм.